Үндсэрхэг үзэл, ялгуурлан гадуурхалт, дайн тулаан, цаг уурын өөрчлөлт гээд маш олон асуудлууд та бидний эргэн тойронд дэлхийд эхний өмнө тулгарч байна. Хүн бүрт сэтгэл санаа зовох зүйлгүй сайхан амьдрах хүсэл байгаа. Тэр ч утгаараа дэлхийн нийтийн энэ олон асуудлуудыг шийдэхэд таны оролцоо юу байх юм бэ гэдгийг хүн бүр өөрөөсөө асуух хэрэгтэй болж байна. Санхүү эдийн засгийн их сургууль дэлхийн ёс зүйн өдрийг сургууль дээр албан ёсоор 2022 оны 10 сарын 3-наас 10 сарын 19-ний хооронд тэмдэглэн өнгөрүүлж цаашдаа үнийг уламжил болгохоор төлөвлөж байна. Тэгэхээр энэ хүрээнд бид бүхэн ёс зүйн тухай зүгээр нэг ярилцах биш, хийсвэрлэн бодох биш, утга агуулга мөн чанарыг нь ойлгох, дэлхийн нийтээрээ ёс зүйг ямар одоо түвшинд авч үзэж ач холбогдол өгж байгаа вэ гэдгийг ухаарах, өөрөөсдийнхөө оруулах хувь нэмэр оролцоог бодож тунгаах ийм уриалгыг багш нартаа, оюутнуудаа, төгсөгчдөө олон нийтэд гаргаж байгаа юм аа. Яагаад ёс зүй ач холбогдолтой вэ гэдэг агуулга мөн чанарыг нь маш сайн ойлгож өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хэрэгжүүлж хэвшүүлснээр таны хийж байгаа үйл хэрэг, бизнес чинь урт хугацаанд илүү амжилттай өргөн хүрээнд явагдана гэдэгт итгэлтэй байна. Илүү сайхан дэлхийг хамтдаа бүтээх үйл хэрэгт санхүү эдийн засгийн их сургуулийнхантай нэгдэхийг та бүхэнд уриалж байна.